Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. За өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн энэхүү хэрэг нь ердөө саяхан гарсан хэрэг. Сүүлийн хэдэн сарын турш шинэ хавийн хэвлэл мэдээллээр маш их шуугуулж олонний анхаарлыг татсан нэгэн маш харамсалтай хэрэг байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 37 настай Кристин Банфилд болон 38 настай Брэндон Банфилд нар нь 4 настай Валери хэмээх охинтой Виржиниа мужийн Фэйрфакст гэр бүлээрээ амьдардаг. Брэндоны хувьд тэрээр татварын албанд татвар болон санхүүтэй холбоотой гэмт хэрэгүүдийг хянан зохицуулах мэргэжилтнээр ажилладаг бол харин Кристиний хувьд тэрээр совилогчаар ажилладаг. Кристиний эргэн тойрных нь хүмүүс түүнийг дүрслэхдээ маш цоглог, эрч хүчтэй, байнга л хөвгөлтэй зүйл ярьж бусдыг инээлгдэг, хошин шогийн өндөр мэдрэмжтэй, ийдэг, өгөөмөр нэгэн хэмээн дүрслэн ярьсан байдаг. За 2021 оны 8 дугаар сард Брэндон, Кристин хоёр Бразилаас ирсэн 22 настай Жулиана гэх эмэгтэйг хүүхдээ харуулахаар ажилд авсан. Жулиана гэх энэхүү эмэгтэй нь 2 жилийн хугацаанд хүүхэд асрагч хийх гэрээтэйгээр Бразилаас Америкт ирсэн бөгөөд хүүхэд асрагчаар ажиллах иймэрхүү төрлийн гэрээтэй ирсэн тохиолдолд хүүхдийг нь харж байгаа айлдаа байрлаж гэрт нь гэр бүлийн гишүүдтэй хамт амьдардаг. Өмнө нь хэлсэнчлэн Кристин маш ийдэг, сайхан зантай нэгэн тул анхнаасаа л Жулианаг яг л гэр бүлийнхаа нэг гишүү мэт тийм л дотноор хүлээн авсан. Тэд бүгдээрээ хамт нэг ширээнд сууж оройн хоолоо иддэг, хамтдаа амралтанд явцгаадаг, амралтын өдрүүдийг ч хамтдаа өнгөрөөдөг. Ер нь л Кристин Жулианад яг л эмэгтэй дүүшгээ ханддаг байсан. Үүнээс гадна 4 настай Валери охинч гэсэн Жулианад маш хурдан дассан. За 2023 оны 2 дугаар сарын 24-ний өглөөний 7 цаг 50 минутанд Шуурхай албаны 911 утсанд нэгэн дуудлага ирсэн боловч дуудлага өгсөн хүн нь өөрөө үг дуурахгүй байсаар хэдхэн секунд болоод дуудлага нь тасарсан байдаг. Үүнээс 15 орчим минутын дараа 911 утсанд дахин дуудлага ирсэн ба энэ удаад нэгэн эмэгтэй оператор тандан "Манай найз бэртчихлээ" хэмээн хэлсэн. Дуудлага өгсөн эмэгтэйг ингэж хэлсэн даруйд цаанаас нь нэгэн эрэгтэй утсыг нь булааж аваад оператортой ярьж эхэлсэн бөгөөд тэрхүү эрэгтэй хэлэхдээ "Би нэг хүнийг буудчихлаа. Нэг үл таних эрэгтэй хүн манай гэрт манай эхнэрийг хутгалж байсан. Би тэр хүнийг уг нь хутгаа хай гэж хэлсэн боловч тэр хүн манай эхнэрийг хутгалаад байсан тул би тэр хүнийг шууд буудчихлаа" хэмээн хэлсэн. За энэхүү залууг оператортой ийхүү утсаар ярьж хооронд залуугийн цаана хэн нэгэн өвдөлтнөөсөө болоод ёолж хүн дээр амьсгадж байгаа нь операторт сонсогдсон байдаг. За ингээд энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд болон түргэн тусламжийнхан дуудлага өгсөн хаягаар явж очих үед Брэндон хүүхэд асрагч Жулианагийнхаа хамтаар тэднийг хүлээгээд зогсож исэн. Тэгэхээр энэхүү 911-т дуудлага өгсөн хүмүүс нь Жулиана, Брэндон хоёр байсан байгаа. Жулиана ямар нэг байдлаар бэртэж гэмтсэн зүйл огт байгаагүй бол харин Брэндоны хувьд тэрээр хэд хэдэн газар нь шалбарч гэмтсэн байдалтай байсан. Цаашлаад Брэндон, Кристин хоёрын охин 4 настай Валери ч мөн гэртээ байсан байлээ. Гэхдээ Аз болж Валери бэртэж гэмтээгүй байсан. За хэргийн газар дээр явж утсан цагдаагийн ажилтнуудын тал нь Жулиана, Брэндон хоёроос яг юу болсон талаар тодруулга авахаар гадаа үлдсэн бол үлдсэн хэсэг нь байшин дотор яг юу болсон, ямар байдалтай байгааг шалгахаар дотгош орцгоосон байдаг. Ингээд байшингийн 2 давхрын унтлагын өрөөнөөс хэд хэдэн удаа цээж болон хевлээдээ хутгалуулан маш хүнд гэмтэл авсан Кристинийг олсон бол Кристиний хажуухан талд толгой болон цээжин тус газраа 2 удаа буудуулан газар дээрээ амьсгал хураасан 39 настай Жозеф Найтан гэх эрэгтэй цогцогч мөн олсон байдаг. Түргэн тусламжийнхан тэр доор нь Кристинийг эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь Кристин эмнэлэгт хүргэгдээд удаагүй байх үедээ амьсгал хураасан. Харин Жозеф гих тэрхүү залуугийн толгой болон цээжинд нь 2 өөр буугаар буудсан байснаас гадна цээжиндээ буудуулсан шархнаасаа болж амьсгал хураасан гэдэг нь сүүлд тодорхой болсон байдаг. За Брэндон, Жулиана хоёроос мэдүүлэг авахаар үлдсэн цагдаагийн ажилтнууд хамгийн эхлээд Жулианагаас мэдүүлэг авсан. Жулианагийн хэлснээр бол тухайн өдрийн өглөөний 7 цагт Жулиана Валерийг дагуулan амьтны хүрээлэн орохоор хамтдаа гарцгаасан. Энэхүү Валерийг дагуулад явж явах үедээ Жулиана бэлдэж тавьсан өдрийн цайгаа авахаа мартсан гэдгээ санаад буцаад гэрлүүгээ явсан.
Тэднийг буцаад гэртээ ирэх үед өмнө нь харж байгаагүй нэг машин гэрийнх нь урт талд зогсоол дээр зогсож исэн бөгөөд машин дотроос нэг үл таних эрэгтэй хүн буугаад цүнхтэй зүйл барьчихсан Брандны гэр рүү орж байгаа нь харагдсан. За энэ үед Жулиана нэг л зүйл буруу байна гэж мэдрээд яг ямар учиртай хүн гэрт нь ирж байгааг асуухаар Кристин рүү залгасан боловч Кристин утсандаа хариулаагүй. Тиймээс Жулиана Брандон руу залгасан. Яг энэ үеэр Брандон өглөөний цай авах гээд нэг хоолны газар байж исэн бөгөөд Жулианагаас дуудлага авсан даруйда за одоо удахгүй очлоо хэмээн хэлээд утсаа тасалсан. Жулиана, Валери хоёр Брандны гэртээ ирэх хүртэл нь дотгош орлогүй машин дотроо хүлээж агаад Брандныг ирэх үед тэд хамтдаа гэрлүүгээ орцгоосон. Гэрлүү орсон даруйда Жулиана Валерийг доод давхар руу буюу бейсмент руу оруулж үлдээгээд өөрөө юу болоод байгааг харахаар дээд давхар руу гарсан. За Жулианагийн тайлбарлаж байгаагаар Брандон дээд давхар руу гарах үедээ эхнэрийгээ нэгэн залуутай хамт нүцгэн байж байгааг нь олж харсан. Цаашлаад бүр тэрхүү үл таних залуу эхнэрийг нь хутгалах гэж байсан. Ийм аимшигтай дүр зураглалыг олж харсан Брандон тэр дорн бууга гаргаж ирэн өнөөх залууг буудсан бөгөөд Жулианаг дэрэгдэн ирэх үед Брандон Жулианаг Сефэнд байгаа өөрийнх нь бууг аваад ир хэмээн орилсон. Ингээд Жулиана Брандны хэлсний дагуу Сефнээс нь бууг нь авч ирээд өөрөө бууг нь барьж агаад өнөөх хутгатай залууг цээжин тус газар нь буудсан. Энэхүү үйлдэлийн талаар Жулиана тайлбарлахдаа тэд яг л миний гэр бүл шиг хүмүүс. Би зүгээр л тэднийг хамгаалахыг хүссэн юм хэмээн хэлсэн байдаг. За Жулианагаас энэхүү мэдүүлэг авсныхаа дараа мөрдөгчөөд Бранднаас ч мөн мэдүүлэг авсан. Брандны өгсөн мэдүүлэг нь Жулианагийн өгсөн мэдүүлэгтэй ерөнхийдөө бол яг таарч исэн гэж хэлж болно. Брандны ярьснаар бол Брандон өглөө эрт өглөөний цай авах гээд гэрээсээ гарсан. Энэ үед нь түнд Жулианагаас дуудлага ирсэн. Дуудлага хүлээж авсныхаа дараа Брандон гэртээ яаран ирсэн. Гэртээ ирэх үед нь Жулиана, Валери хоёр гадаа нь машин дотроо түүнийг хүлээж ирсэн. Гэртээ орж ирээд Жулиана доод давхар руу охиныг нь дагуулад явсан бол харин өөрөө дээд давхар руугаа гарсан. Ингээд нэгэн үл таних эрэгтэй эхнэрийнх нь хоолойд хутга тулгаад зогсож байгааг олж харсан. Өмнө нь хэлсэнчлэн Брандон өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ажилладаг тул тэрээр биедээ буу авч явах зөвшөөрөлтэй. Ер нь ажил руугаа өөрийн буутайгаа явдаг. Тиймээс буу нь өөрт нь явж исэн тул бууга гаргаж ирэн өнөөх залууг хутгаа хай хэмээн хит хит удаа орилсон боловч өнөөх эрэгтэй эхнэрийг нь хутгалж эхэлсэн. Ингээд Брандон эрэгтэйг буудаад Жулианаг Сефнээс нь өөр буу аваад ир гэж хэлсэн. Жулиана харин бууг авчираад өнөөх эрэгтэй цээжин тус газар нь буудсан. За Жулиана Брандон хоёрын өгсөн мэдүүлэг бол нэг иймэрхүү. Яг ингээд тэдний мэдүүлгийг нь сонсохоор бүх зүйл дэс дараатай, маш тодорхой. Ер нь бол нэг танихгүй итгээд айлд нэвтэрч ороод эхнэрийг нь хөнөөх гэж байхад нөхөр нь гэмт хэрэгтэнг буудаж үүнд нь хүүхэд тасрагч нь тусалсан. Нэг тийм бүх зүйл нь тодорхой гэмт хэрэг шиг харагдаж байгаа. Гэхдээ эндээс хамгийн с ิจ гтэй зүйл нь энэхүү хэрэг нь яг л кино шиг болоод өнгөрсөн бүх үйл явдал нь хэтэрхий дэс дараатай, хэтэрхий ойлгомжтой байсан. Тиймээс мөрдөгчдүүд энэхүү хэрэгтэй холбоотойгоор шалгах ёстой хэд хэдэн маш чухал зүйлс гарч ирсэн нь Кристин рүү хутгатай дайран амь насыг нь хөнөөсөн Жозеф гэж яг хэмбэ. Кристин, Жозеф хоёр ямар нэг байдлаар нэг нэгнээ мэддэг байсан байх боломжтой юу? Магадгүй тэд нууц амаргийн холбоотой байсан уу? Хэрэг гарах үед гэрт байсан бүх хүмүүс гадуур байж таарад ганцхан Кристин гэртээ үлдсэн байсан. Энэ нь зүгээр л нэг тохиолдол байсан байх боломжтой юу гэх мэт маш олон асуултууд гарч ирж байгаа. За хэрэг гарснаас хойш нэлийн хэдэн сар өнгөрч энэ хооронд мэдээж мөрдөгчөд мөрдлөгөө үргэлжлүүлсээр л байсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 13-нд мөрдөгчөд 24 настай Жулианаг Жозефийг хөнөөсөн хүн амны гэмт хэргийн гол с ิจ гтнэр баривчлан хорьсон. Өмнө нь хэлсэнчлэн Жозеф цээжин тус газраа буудулсан бууны шархнаасаа болж амьсгал хураасан хэмээн шүүх хэмнэлийн албан ёсны дүгнэлт гарсан. Хэдийгээр Брандон Жозефийг толгой тус газар нь буудсан ч гэсэн Жулиана Жозефийг цээжин тус газар нь буудсан болохоор инхүү баривчлагдсан байгаа. За Жулианаг баривчлах үед Брандон, Жулиана хоёр Валеригийн хамтаар хэрэг гарсан байшинд амьдарцгааж исэн бөгөөд
Мөрдөгчид энэ үед Брандны гэрт нэгжлэг хийх зөвшөөрлөгч мөн гаргуулад авчихсан байсан. Ингээд Брандны гэрт нь нэгжлэг хийх үед Жулиана өөрийнхөө байрлаж исэн өрөөнөөс гараад өмнө нь Брандон, Кристин хоёрын унтлагын өрөө байсан өрөөнд Брандонтай хамт амьдарч байгаа гэдг нь тодорхой болсон. Жулианагийн дотор хувцас нь Брандны унтлагын өрөөнийх нь шалан дээгүүр нь хөглөрөөд Жулиана бүх хувцаснуудаа оруулж ирээд Брандны өрөөнийх нь хувцсны шүүгээнд хийчихсэн. Цаашлаад бүр Брандон, Жулиана хоёрын хамтдаа авахулсан хэд хэдэн жаазтай зургууд унтлагын өрөөнийх нь тавиурууд дээр байж исэн. Ер нь бол яаж ч харсан Жулиана, Брандон хоёр одоо бол хосууд болсон гэдг нь тодорхой харагдчихсэн байгаа. Энэ үед мөрдөгчдөд өөр нэгэн асуулт гарч ирсэн нь Кристиныг нас барснаас хойш 8 сарын хугацаанд энэ хоёр ингээд хосууд болчих уу? Аль эсвэл эсрэгээрээ тэдний гэр бүлээс гадуур харилцаа Кристиныг амиа алдахаас бүр өмнө нь эхлээд тэр байтугай Кристиний амнасаа алдсан гол шалтгаан энэ байсан биш үсттэй хэмээн мөрдөгчөд сэжиглэж эхэлсэн. Ингээд Брандны гэрт нэгжлэг хийж явах үедээ Брандон, Жулиана хоёрын хоёулангийнх нь гар утсыг нь шалгаснаар бүх зүйл тодорхой болсон байдаг. За яг юу болсон бэ гэхээр Жулиана, Брандон хоёр Кристиныг нас барахаас 6 сарын өмнө буюу 2022 оны 8 дугаар сараас эхлэн Кристинээс нууц амргийн харилцаатай болцгоосон. Тэр байтугай тэд хамтдаа нууцаар Нью-Йорк явсан, яг л хосууд шиг зураг даруулан гадуур зугаалж исэн зураг бичлэгнүүд нь хүртэл Жулианагийн утсан дээрээс нь олдсон. За цаашлаад Кристиныг нас барсны дараа хэд хэдэн эмэгтэйчүүд цагдаагийн газар руу холбогдсон Брандныг эхнэрийнхээ үхэлтэй холбоотой байж магадгүй хэмээн бодож байгаа талаараа мөрдөгчдөд хэлсэн байдаг. Тэрхүү эмэгтэйчүүд бүгдээрээ Брандонтай гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Цаашлаа тэрхүү эмэгтэйчүүдийн нэгэнд нь Брандон удахгүй эхнэрээсээ салаад өөртөө гэрлэн хэмээн амлаж исэн бөгөөд эхнэрийгээ өөрийнх нь амьдралаас бүр мөсөн алга болоод өгөөсэй гэж бодож байгаа талаараа ч мөн тэрхүү эмэгтэйдээ хэлжсэн удаатай. За мөрдөгчөд Брандны утсыг нь шалгаж үзэх үедээ Кристинийг амнасаа алдахаас ердөө 2 сарын өмнө Брандон, Жулиана хоёр буудлагын газар руу явж тэндээ Брандон, Жулианад хэрхэн буугаар буудах талаар зааж өгсөн. Үүнээс хэдхэн хоногийн дараа Брандон буцаж тэрхүү буудлагын газартаа очиод Жулианагийн буудаж сурсантай яг адилхан бууг худалдаж авсан байдаг. За энд өөр нэг чухал асуулт гарч ирж байгаа нь Кристин руу хутга байран дайрч амь насыг нь хөнөөсөн 39 настай Жозеф гэх энэхүү залуу яг хин юм бэ? Яагаад тухайн өдөр Брандны гэрт нь байж таарсан бэ? Яагаад Кристин руу хутга байран дайрч амь насыг нь хөнөөсөн бэ? За Брандон анханасаа мэдүүлэг өгөх үедээ Жозефийг огт танихгүй хэмээн мөрдөгчдөд хэлжсэн. Гэтэл яг үнэндээ Жозеф хэдэн жилийн өмнө Брандны доор ажиллаж агаад ажлаасаа халагдсан байлээ. Ер нь бол хамт ажиллаж байх үедээ Брандон Жозефт нэлээд дургүй байсан тул Жозефийг халагдсны дараа тэдний холбоо бүр мөсөн тасарсан. За Жозефийн хувьд тэрээр FetLife гэх вебсайтад гишүүнээр байдаг. Энэхүү FetLife гэх вебсайт нь бусад болцооны аппуудтай ер нь төстэй хүмүүс хоорондоо танилцаж дотносдог. Гэхдээ яг ч энгийн болцооны вебсайт бол биш. Энэхүү вебсайтын гишүүд нь дээдлийн хүмүүсээс арай өөр бэлгийн дур сонирхолтой, арай өөр бэлгийн харьцаанд орж иж түүнээсээ таашаал авдаг төрлийн ийм хүмүүс байдаг. Энэхүү вебсайтын гол зорилго нь гэх юм бол иймэрхүү бусдаас арай өөр бэлгийн дур сонирхолтой хүмүүс нэгнийгээ танилцаж нэгнээ энэхүү вебсайтаас олж болдог ийм вебсайт юм байлээ. За Жозеф энэхүү вебсайтаар дамжуулан Кристинтэй танилцсан. Тэд хоорондоо 2 сарын турш харилцаад энэ хугацаанд бие биетэйгээ уулзаад хэрхэн бэлгийн харьцаанд орохоо хүртэл төлөвлөөд Кристиний гэрт нь 2 дугаар сарын 24-ний өглөө эрт уулзгаар төлөвлөцгөөч гсэн байсан нь энэ. Ингээд төлөвлөгөөнийхөө дагуу Жозеф Кристиний гэрт ирсэн болж таарч байгаа. За ийхүү мөрдлөг үргэлжилж явах үеэр өөр нэгэн маш том нотлох баримт гарч ирсэн нь 2024 оны 9 дугаар сард хэргийн газар дээр ажиллаж исэн шинжээчид албан ёсны нэгдсэн дүгнэлтээ гаргацгаасан. Хэргийн газар дээр энд тэндгүү өсөрч урдсан байсан цусны толбнууд,
За Жозефийн цогцос олдохдоо ямар байрлалтай байсан? Кристин мөн унтлагынхаа өрөөнийхөө яг хаана нь ямар байрлалтай хэвтжсэн, хаана хутгалуулсан зэрэг хэргийн газар дээрээс олдсон бүх мэдээллүүдийг нэгтгэн шинжилж үзээд Жозефийг буудаж амь насыг нь хөнөөснийхөө дараа цогцыг нь өөр тийшээ зөөсөн. Кристинийг ч мөн хутгалсныхаа дараа биеийг нь зөөн өөр байрлалд оруулсан. Ингэснээр хэргийн газрыг яг л Жозеф Кристинийг хутгалж явах үедээ буудуулсан мэт харагдуулахаар оролдож бүх зүйлийг нь өөрчилж тавьсан. Хэргийн газарт зориудаар өөрчлөлт оруулсан гэх албан ёсны дүгнэлтийг гаргасан байдаг. Ингээд энэхүү дүгнэлт гарсны дараахан буюу 2024 оны 9-р сард Брэндон хүн амны гэмт хэргийн сэжигтнэр татагдан хоригдсон. Энэ үед бол Жулиана айл хэдийн баригдаж хоригдоод 5 сар өнгөрчихсөн. Шүүхээс энэ оны 10 сард түүний шүүх хурал нь болно гэд тов нь гарчихсан байсан үе. За гэтэл Жулианагийн шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө буюу 2024 оны 10 дугаар сард Жулиана мөрдөгчдтэй тохиролцсон өөрийн ялыг хөнгөрүүлэхийн тулд хэрэгээ хүлээж Брэндний шүүх хуралд оролцсон түүний эсрэг шүүхтээр мэдүүлэг өгнө гэх ийм тохиролцоог хийсэн. Ингээд Жулиана өөрийн үлдсэн бүх хэрэгээ хэдхэн хоногийн өмнө хүлээсэн байгаа. За тэгэхээр яг юу болсон бэ? Яг үнэндээ Жозефийн FetLife гэх вебсайтаар танилцаад харилцаад байсан хүн нь Кристин байгаагүй. Жулиана Брэндон хоёр Кристиний амь насыг хөнөөхөөр бүр хэдэн сарын өмнөөс төлөвлөж исэн. Энэ бүхэн бол Жулиана Брэндон хоёрын төлөвлөгөөнийх нь нэг хэсэг нь байсан байгаа. Тэд хамтдаа суужгаад FetLife гэх энэхүү вебсайтад Кристиний дүрээр бүртгүүлээд хүмүүстэй танилцаж эхэлсэн. Энэ үеэр Жозефийн зураг гараад ирсэн бөгөөд Брэндон мэдээж Жозефийг хараад шууд таньсан. Учир нь тэд өмнө нь хамт ажиллаж исэн, бүр Брэндон Жозефийг ажлаас нь халж исэн. Ингээд тэд Жозефийг хоёр дахь хохирогчороо сонгосон байгаа. За ихэнх тохиолдолд Жулиана Кристин шиг жүжиглэн Жозеф руу зурус бичиж түүнтэй уцаар ирдэг байсан. Энэ үедээ Жулиана байнга Жозеф тандан би маш харгас хүчирхийлэлтэй секс дуртай. Хоёулаа уулзах үед чи гаднаас хутга авч орж ирээд надтай бэлгийн харьцаанд орох үедээ хутгаа барьсаар байх юм бол надад маш их таалагдана. Чи манайд ирэх үедээ хаалга тогших хэрэггүй. Чамайг ирэх үед би орон дотроо байж ах болохоор чи шууд л хутгаа бариад унтлагын өрөөнд ороод ирээрэй хэмээн хэлсэн байдаг. Ингээд Жозеф ч энэхүү хүсэлтийг нь хүлээн авч Кристиний гэрт ирэх үедээ хутгаа бариад гэрт нь шууд явж ороод унтлагын өрөөнд нь орсон. Харин энэ үед Брэндон, Жулиана хоёр хоёулаа гэртээ байж исэн бөгөөд Валерийг доод давхарт оруулж орхичхоод өөрсдөө бууга барин дээш гараад Жозефийг унтлагын өрөөнд явж орсны дараа ардаас нь орж эхлээд Брэндон толгойд нь буудсан бол харин Жулиана цээжинд нь буудан амь насыг нь хөнөөсөн. Харин үүний дараа Брэндон Жозефийн барьж орж ирсэн хутгаар Кристинийг хутгалан амь насыг нь хөнөөсөн. Ингээд тэд хамтдаа нийлэн Жозеф Кристин хоёрын биеийг нь хөдөлгөн Жозеф Кристинийг хутгалсан мэт харагдуулахаар оролцсон. Харин үүнийхээ дараа 911 руу дуудлага өгсөн нь энэ байсан. За одоогийн байдлаар Брэндон шүүх хурлаа хүлээн хоригдож байгаа. Түүний шүүх хурал нь хизээ эхлэх талаар тов нь хараахан гараагүй байгаа. Цаашлаад Брэндоны шүүх хурал дуусах хүртэл Жулиана шүүхээс яг ямар ял авах нь бас л тодорхой болохгүй. Учир нь Жулиана тохиролцооныхон дагуу Брэндоны шүүх хурал дээр түүний эсрэг мэдүүлэг өгөх ёстой. Ингэжиж тэдний хоёулангийнх нь шүүхээс яг ямар ял авах нь тодорхой болно. За энэ хэргийн хувьд гэх юм бол үнэнхээр харамсалтай, бүр сэтгэл өвтгөн нэг юм аимшигтай хэрэг байлаа. Гэмт хэрэгтнүүдийн хувьд хохирогчдын амь насыг хөнөөхөөр бүр маш эртнээс төлөвлөж зохион байгуулалттайгаар энэхүү хэргийг үйлдсэн. Ийм аимшигтай аратан шиг хүмүүсээс болоод дүүрэн настай бяцхан охин өнчирч хоцроод ямар ч гэн зэмгүй хоёрын хоёр хүн аимшигтайгаар амь насаа алдсан. Миний хувьд бол Брэндон, Жулиана хоёр шүүхээс авч болох хамгийн өндөр ялыг авах байх гэж найдаж байна. Хэдийгээр Жулианагийн хувьд одоо мөрдөгчдтэй хамтарч ажиллаад хэрэгээ хүлээж байгаа ч гэсэн ер нь бол мөрдлөгийн явцад өөрийнх нь үлдсэн бүх чигшүүртэй зүйлс нэг нэгээрээ ил болоод ирэхээр ямар ч гарцаагүй байдалд ороод эцэст нь мөрдөгчдтэй хамтарч ажиллаж байгаа байх гэж бодож байна.
Та бүхэн маань бас энэ эргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Цаашлаад брендний шүүх хурал дуусах үеэр илүү олон зүйлс ил тод болоод ирэх байх. Тэр үеэр нь харж байгаа шаардлагатай гэж үзэх юм бол энэ эргийн талаар дахиад нэг бичлэг оруулна. За өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мэгмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.